Сайн байцгаана уу? Гэртээ йог хоцтой тавтаа морил. Өнөөдөр бүгдээрээ өтгөн хаталтыг даван тулах йогийн хичээлийг үзнэ. За, өтгөн хаталт бол та бүхэн ингээ хоолууд хийжэл, хоол хүнс идээд те одоо ус угаач гэдэг юм уу? Өчнөө олон төрлийн одоо эслэгтэй жимс ногоо бүтээгдэхүүн идээд тэгээд байгаа мөрчлөөсөө л одоо өтгөн хатаад байгаа бол одоо хөдлөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд өнөөдрийнхөө хичээлийг та бүхэн маань дахин давтан хийгээд за тэгээд өөр өчнөө олон гоё хичээлүүд байгаа хуудас руугаа ороод тэгээд нөгөө өөр видеонуудаа дагаж хийгээд хөдөлгөөн хийгээд үзээрэй. Тэгэхээр маш гоё одоо тэр өтгөн хаталтаа зөөвөрлөд байгаа зүйлийг чинь одоо цэвэрлж гоё болгож өгнө. За ингээд хичээлд орцгоё. Тэгээ сайхан уруу үзүүгээрээ сунаад тэг маш гоё идэвхтэй ахар сүүлийг суллаад толгой оройгоор дээш сунаад тэгээ энэ чинь маш гоё идэвхтэй сун үүр дээр гараа тавиад тэгээ урагшаага нэг цэгийг ширтээд харцыг сайхан тогтоож аваад энэ чинь хэдэн удаа сайхан амьсгална. Ерөнхийдөө хөвлийн ходоодыг татцсан байгаа учраас цээж рүү амьсгалж байгаа. Дахиад нэг гүнзгий амьсгал аваад гаргая. За ингээд амьсгал авч гаргаад тэгээд гоё гүнзгий амьсгал авч гаргахаар хүн их гоё тогтдог. Сэтгэл санаа тайвшраад тэгээд одоо гоё хөдөлгөөн хийж байгаа учраас тэнцэнэ маш гоё сэтгэл санаа тогтуу хийн гэсэн үг. За сүүлчийн удаа нэг сайхан гүнзгий амьсгал авч гаргаад тайвш. За одоо энэ чинээс бүгдээрээ мөрийг гой доошоо суллаж өгнө. Одоо яг таны ард ингээ хүн ирээд мөрийг чинь ингээ дараад байгаа юм шиг тэгээ мөрийг маш гой суллаж өгнө. Суллаад доош ингээ сунгана гэсэн үг. Тэгээ мөрийг сунгангаа хүзүүгээрээ дээшээгээ сунахаар ийм хоёр эсрэг хөдөлгөөн болж байгааз тэгэхээр ингээ хүзүүч маш гой сунж өгч байгаа. Тэгээд хүзүүгээ гой сунгаад дээшээс ургаад за энэчнээс амьсгал аваад хоёр гарыг дээш нөмлөө. За тэгээ харцыг нэг цэг дээр тогтоосон хിവэрээ энэчнээс сайхан амьсгална. Аль болох гарыг өргөхөөр хүмүүс хотоочдөг те. Хотоохгүйгээр энэ ходоодыг хөвлийг дотгошин татаад тэгээд ахар сүлийг суллаад тэгээ гарынхаа үзүүрээр дээшээ сунаад өг. За тэгээд айжхан хоёр гарыг зөвхөн эрхийн хуруугаар нь ингэж хавталж. Тэгээ амьсгал аваад дээшээгээ сунаад амьсгал авч гаргахдаа одоо урагшаагаас сунсан хിവэрээ доошоо бүх юм. За аль болох нуруугаа бүхийлэхгүй хэрэг нуруу бүтээхгүй байх юм бол гарыг тавьж агаад тэгээ гараар урагшаагаа сунна. За гар дээр чинь хэрвээ таны биеийн жин ирсэн бол зөвхөн чигчийн хуруунд дээр жин ирж байгаа. Тэгээд дурхыг матрасан дээр тавиад аль болох өгзгөөр ахар сүлээрээ хоошоогоо суунгаа гарынхаа үзүүрээр бүр тултлан сайхан сунаад. Тэгээ хөвлийг эцгийг татаад сайхан амьсгалаад өгнө. За энэ үед бидний хөвлийн ходоод маш гоё ингэж итгэвчж ходоодны гал итгэвчж өгч байгаа. За тэгээ таны дээд мөчдүүч ч маш гоё сунаад тэгээ амьсгал сайжирч өгч байгаа. За энэ үед хүн ичэнэ ингээл 30 минут ч юм уу те нэг 10 амьсгал ингээд амархад хүн маш гоё амарч авдаг. Та бүхэн маань хамраараа амьсгал аваад хамраараа гаргаад дуух матрасан дээр бүх биеийн жин чинь одоо уртлаараа зөвхөн чигчийн хуруун дээр ирж байгаа. Тэгээ гараараа бүр тултал нь урагшаа сунаад тэгээд ахар сүлээрээ хоошоо суугаад байгаарай. Тэгэхээр нуруу маш гоё сунж өгч байгаа. За одоо айж хийсэн замаараа буцсан. Гараараа сунсан чигээрээ дээшээгээ сунаад гаргаад буулгаж өгье. За дахиад нэг удаа амьсгал аваад хоёр гарыг дээшээ сунглаа. Мөрийг доошлуулангаа гараараа дээшээ сунна тэрийг мэдж байгаа тийм ээ. Амьсгал гаргаад хөвлийгээ татаад тэгээд доошоогоо буушуу. За тэгээд гар газар дуух матрасан дээр гарынхаа үзүүрээр урагшаагаа сунаад нэг сайхан гүнзгий амьсгал аваад гарга. Айж ухаан амьсгал аваад буцаад дээшээ сунлаа.
Гаргаад хоёр гараа хажуу тийш буулгаад тайвшир. Гурав дахь тойрог амьсгал аваад дахиад хоёр гар дэше сунлаа. Мөрийг доошлох болгонгаа гараараа дэше бүр сунаад тултлан сунж. Амьсгал гаргаад урагшаага бүгтийгөө биш бүхий шүү. Тэгээд дуух матрасан дээр гараараа урагшаа сунна. За чигчийн хуруунд дээр л та тогтож байгаа. Тэгээ хоошоогоо ахар сүлээрээ бүр сайхан ахар сүлийг суллаад суугаад өг. Айл бол бүсгийн өгзөг хоёрыг нийлүүлэхгүй. Тэгээ хүзүү толгоогоор сунаад гараараа урагшаага тултлан сунж өг. Тэгээд хөвлийг эцэг дотгошин татж байгаа амьсгалаараа дотор эрхтнүүд рүү ч маш гоё амьсгал бас ирж байгаа. Хөвлийг татсан мөртлөөсөө маш гоё амарч өгч байгаа. За одоо айжмах амьсгал аваад дэшегээ сунлаа. Гаргаад буулгаж өгье. За одоо бүгдээрээ урагшаага гарыг явуулаад энэ чинь юу ширээ байрал дээр ирсэн байгаа. За ширээ байралтаас үнэ муур тасглаа хийн. Бидний дөрвөн мөчид яг нөгөө нэг ширээний хөл шиг тавцангаасаа доошоогоо харалтаа доошоогоо бууж ирж байгаа тий тэрийг анзаараад за тэгээд хевлийн хотоодыг дотгошин татчихагаад амьсгал аваад хотоогоод дээшээ гарч өгье. Амьсгал гарахдаа бүгтийгөө хүүснийхээ нөх рүү харлаа. Тэгээд амьсгал аваад дээшээ гарч өгье. Гаргаад муур шиг сониан гэсэн үг. Мяу гэж сониагаад. Тэгээ амьсгал аваад мөрийг юусаа авчихгүй те мөрийг гоё сунгаж байгаа, хойш сунгаж байгаа. Тэгээд дээшээ авч өгнө. Аль бол харцыг явуулаад байна. Амьсгал гаргаад муур байлал. Тэгэхээр амьсгал аваад дээшээ гарлаа. Гаргаад сүлжээ удаа муур. Мяу. За тэгээд ширээ байрал дээр ирнэ. Энчнээс өгдгөө дээш нь өргөөд тэгээд доошоо харсан хор орно. Дал мөрөөрөө доош нь дараад чих мөрийг хооронд нь холдуулаад хүзүү толгоогоо суллаад тэгээд нуруу нөгөө нохоо яаж гой сундаг үлээ нуруугаа нэх гой сунгдаг те яг тийм шиг өгзгийг дээш нь өргөж байгаа дал мөрөөрөө доош нь дараад нэх гой нохоо шиг сүнээгээд. За одоо чухал амьсгал аваад хоёр гарынхаа дунд харлаа. Амьсгал гарахдаа урагшаага яваад хөлийг жигээд хоошоогоо хөвтлээ. Маш гоё. За одоо энэчнээс гарын алхыг дээш нь харуулад нэг гүнзгий амьсгал авч гаргаад бүх биеийг суллаа. Сайн нуруу маань сунсан, амьсгал маань гоё гүнзгий болсон. Одоо энэчнээс бүгдээрээ яг нарийн бүдүүн эцэг цэвэрлэх тасгалыг баруун өвдгийг нь улаад за тэгээ өвдгийг гоё цээж үгээ татж өгнө. Хэрвээ таны өвдөг цээжиндээ хүрэх юм бол цааш нь явуулаад хавиргыг давуулаад өвдгийг суг руугаа ортолж өгнө гэсэн. Тэгээ бүх гараа ингээд чагталж агаад гарынхаа 13 чагталж агаад өвдгөө суг руугаа бүр ингээд ойр тулгаж байгаа юм шиг наах гэж байгаа юм шиг тултлан дээш нь татаж өг. Тэгээ доошоогоо хөлийнхөө өсгийгөр сайхан жигээд өг. За тэгээ ингээд яг гоё өвдгөө маш одоо хүчтэйгээр те энэ чинь мөр сул байгаа. Та өөрийнхөө гарынхаа булчингаар өөрийнхөө өвдгийг ингэж өөрлөгөө татчих өгч байгаа. За яг ингээд харахад их ялбархан тасгал боловч энэ үед бидний бүдүүн гэдсийг маш гоё цэвэрлж өгч яадаг. Баруун талд байгаа илэг таны баруун талын бүх эргэтэн системийг гоё цэвэрлж өгнө. Үйл ажиллагаагийн сайжруулна, массажлж өгч байгаа. За сүүлчийн удаа амьсгал аваад өшөө өөрлөгөө татаад амьсгал гаргаад тайвшир. За одоо зүүн гарыг хөлнийхөө гадна талаас барьж агаад баруун гарыг хажуу тийш хаалтна. За тэгээ амьсгал авч гарахдаа мушгаад өвдгийг мушгаад тэгээ баруун гарынхаа үзүүр рүү гарна. За яг энэ одоо хөлийг өвдгийн өөрлөгөө тэрврээд ингээ мушигдаг энэ дасгалыг та бүхэн маань хэрвээ өртгөө хаталттай болвол заавал өдөр болгон өглөө босохдоо за тэгээд орой унтахынхаа өмнө яг энэ байрлалуудыг хийж байгаарай. За одоо амьсгал аваад гарахдаа аль болох харцыг баруун гарынхаа үзүүрлүү тэгээд дал мөрийг гадраас хөндөрүүлэхгүйгээр мушгаад өг. Амьсгал жигэд. За энэ үед хэрвээ таны ингээ бие мушгихгүй байгаад байх юм бол төдий чинээ таны хөвлийн ходоодд чинь те
нарийн бүдүүн гэсэн чинь бүр ийм лаг хуралдсан. Тэгээд ир чинь гарахгүй байгаагаас болоод таны өртгөө атж байгаа гэсэн. За одоо айж явах буцлаа. Хөлийг доош нь буулгаж агаад эсрэг талынхаа зүүн хөлийг өөрлөгөө тэрвэрнэ. За тэгээд хэрвээ таны хөл чинь цээж рүүгээ хурчих юм бол суугруугаа гэсэн те хажуу тийш нь суугруугаа ортуулаад бүх өөрийнхөө гарынхаа хүчээр өөрлөгөө ингээд тэрврээд ав. Тултлан сайхан тэрвэр. Тэгээд өсгийгөө доошоо хөвхөн чийж өгөөд тэгээ аль болох эрүүгээ цээж рүүгээ энэ хүзүүгээ ингээд тоошоогоо матрас руугаа наах гэж байгаа юм шиг. За энэ үед бамбаа булчгаа маш гоё итгэвчж өгч яадаг. Амьсгал авч гараад өшөөгөө өөрлөгөө татаад өг. Тэгээ зүгээр ердийн сайхан амьсгална. Хамраараа амьсгал аваад хамраараа гарна. Тэгээд гол хийж байгаа зүйл чинь тултлан сайхан бүр яг энэ ингээ хөдлөхгүй бүр өөрийгөө ингэж тэрвэрч өгөн тийм зүүн хөлөө. За одоо таны зүүн талын чинь бүхий л эргэтэн системүүдийг бүгднийг массажлах замаар цэвэрлж өгч байгаа. Эндээс баруун гарыг гойныхаа гадна талаас нь бариад зүүн гарыг хажуу тийш нь алдалчин. За миний хажууд юу тулаад байгаа болохоор. За тэгээд гар чинь бол алдалцсан байгаа шүү. Минийх бол яхад тулаад байгаа тийм ээ. Та нарт харуулах байна. За тэгээд амьсгал авч гарахдаа зүүн хөлөө баруун тийш нь мушгаад харц маань зүүн гарын үзүүр дээр. Тэгээд аль болох зүүн талынхаа гар мөрийг матраснаас хөндийрүүлэхгүйгээр аль болох муруугаа мушгаад тэгээ сайхан амьсгалаад энэ чинь барина. Ердийн амьсгалаад тайвшраад бариараа. Таад бол хинчээнэ хөдлөхгүй маш гоё идэвхтэй ингэ барьж байгаа тийм ээ. За дайж хасууллаад хөлөө доош нь чиглээ. Одоо хоёр хөлийг хоёулангийн нугалж агаад за тэгээд лавхан шиг өөрийгөө тэрврээд авах өвдгөө. Тэгээд тохооноосоо барьж агаад одоо эрүүгээ цээж рүүгээ ойртуулж агаад хүзүүгээ сунгаад аль болох эрүүг цээж рүүгээ хүзүү рүүгээ ингээд ойртуулаад өгнө гэсэн. Ингээд бамбаа булчирхаагаа итгэвчүүлээд тэгээд одоо таны хөвлийн ходоодонд байгаа тэр бүдүүн гидсний өксөх уруудах зам, нарийн бүдүүн гидс чинь тэр чигээр маш гоё цэвэрлж өгч байгаа. Тэгээ сайхан амьсгалаад ердийн гүнзгий сайхан амьсгалын чинь. За тэгээ нуруу бас сайхан нурууны одоо яг тэр суудлын мэдрэлүүд чинь гоё ингээ тайвширч өгч байгаа. Маш гоё байрлал. Харахад их энгийн юм шиг мөртлөөсөө ашиг тусна маш өндөр явагдчихэйдэг. За ингээд та бүхэн маань өглөө оройд яг энэ эхлээд баруун хөл, дараа нь зүүн хөл, дараа нь ингээд хоёр хөлөө хоёуланг ингэж барьж тэрвэрнэ. Тэгээ нэг тэрвэрэхдээ энэ чинь 10 ингээд гүнзгий амьсгал багтаа. Тэгээ сайхан амьсгалаад, тайвшраад, харцыг тогтоогоод эсвэл нүдийг амжуулна. Яг ингээд хийгээд байна. За одоо айж явах нь тайвшраад, хөлийг буулгалаа. Хоёр хөлийг буулгаад, дээшээ хараад амрна. За та бүхэн яг өнөөдрийн хийсэн ердөө бид нэр дөрвөн төрлийн гол байрлалуудыг хийсэн тийм. Тэднийг одоо баг цээжлээд авсан байх. Хэрвээ цээжлэгдээгүй бол энэ видеого дахин давтаж үзээд тэгээд өглөө оройдоо яг ингэ хийгээд байгаараа тэгэх юм бол таны тэр нөгөө ходоодны дотор байгаад байгаа үйл ажиллагаанууд маш гоё эрчимтэйгээр сэргэж өгнө. Тэгээд тэр нөгөө бодисын солилцоо чи удаашраад тэгээд таны тэр дотор цэвэрлэгээний өчнөө юм явагдаж байгаа. Тэр болгоны чи маш гоё сэрэж ингэж идэвхжүүлж өгдөг байгаа. За ингээд хичээлийнхаа төгсгөл бүгдээрээ сайхан шавасана байрал дээрээ маш гоё дээшээ харж амраад нүдээ анаад нэг 2 минут эсвэл нэг 5 минут ч юм уу ингээд шавасана байрал дээрээ амраад аваарай. За гэртээ йог хувцастайгаа хамт йог хийсэн та бүгдтэй баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.